Сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ? Зарим хүмүүс бусдыг сайн дураараа сэтгэл гутралд орчихсон юм шиг, үүнийг эмчлэхэд зүгээр л эерэг хандлах хэрэгтэй юм шиг сандаг нь маш ташаа ойлголт юм. Тиймдээч сэтгэл гутралд орсон хүмүүсийг зарим найзууд болон хайртай хүмүүс нь яагаад түүнээсээ гарч чадахгүй байгааг нь гайхдаг. Тэр ч бүхэл түнд сэтгэл нь хямраад байх ямар ч шалтгаан байхгүй шүү дээ гэж хэлэх нь ч бий. Гэвч үнэн хэрэгтээ сэтгэл гутрал бол сэтгэл зүйн бодит өвчин юм. Тиймдээч сэтгэл гутралтай хүмүүс өөрсдийн дураар түүнээс гарч чаддаггүй. Ердийн санаа зовнох сэтгэлээр унахаас ялгаатай нь сэтгэл гутрал бүх зүйл дээр ямар ч итгэлгүй болгодог. Бүтэхгүй ажил санхүүгийн асуудлаас болж сэтгэл гутралд орсон үед тухайн хүн хизээж өөрийн тархиар сэтгэж ухаалаг шийдвэр гаргаж чаддаггүй. Сэтгэл гутралыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн юм. Гадаагарч агаар амьсгалангаа дасгал хийх нь илүүтэй үр дүнг үзүүлж сэтгэл санааг дэмжих болно. Ямар нэгэн эм хэрэглэхгүйгээр серотонин дааврын хэмжээг нэмэгдүүлж омега 3 маар баялаг хоол хүнс